Энэ бол алдартай гэр бүлийн дайралцаан. Өнөөдрийн дугаарын зочноор зүүн жигүүрээс жүжигчин Баясгалангийн гэр бүл болон түүний найзууд. Харин баруун талын жигүүрээс тэдэнтэй өрсөлдөхөөр Positive Mongolian үзэсгэлэн Дүлгөөн ба түүний гэр бүл хүрэлцэн ирлээ. Ингээд манай шоуны тод гэрэлтэх хот хөтлөгч юм ба. Сайн байцгаана уу? Хаттай ноёлоо. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Дэлхийн 70 гаруй хооронд 40 гаруй жилийн турш үргэлжлэн явагдаж байгаа Family Food буюу 100 монголчууд асуултанд хэрхэн хариулсан бэ? Шоу нэвтрүүлэг Star TV-ийн дэлгэцээр та бүхэнд хүргэж бэлэн боллоо. Нийтгийсэн алга ташил бэлгэлээ. Дандаа таньдаг хүмүүстэй. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За, мэдээж тарах зүүн жигүүр те бүлтгэрүү ингэнүүдээ нэг харнуудаа тормгороод ингэнүүдээ нэшэртэ гайхалтай хоёр сайхан баг байна. Баяр үргээ. За ингээд мэдээж багийнхаа гишүүдийг танилцуулах байхтай. Ер нь бол танаа багаас бол би ихэнхийн үтсэн юм байна. Таних юм байна. Баясаа танилцуулах байхтай. За тэгээ баярлалаа. Манай зүүн багийн зүгээс төрүүлээд өрсөлдөгч баруун багийнхандаа баяр хүргье. Өнөөдрийн тэмцээнд нь өндөр амжилт хүсье. За тэгээ манай баг гэвэл бид нар нэг гэр бүл шиг болчихсон найзууд байгаа. Тэгээд тийм за миний хажууд зогсож байгаа бол миний үзэсгэлэн технэр мөнхтвэ. Тань тий. Үзээгүй тань. Өөрөөсөө үзээгүй тань. За дараагийнх нь бол манай инх жаргал. Бас мэднэ. Тийм миний багын найз үдсэн. Хизээч үзэхгүй. Хизээч жагааг үзэхгүй. За тэрний цаан зогсож байгаа бол манай жагагийн үзэсгэлэн технэр халуун. За ямар гоё их нэртэй юм бэ. За тэрний цаан зогсож байгаа бол манай одоо үзэсгэлэнт дүү. Тийм үнэхээр манай дөө очроо маань байна. Тийм. Очроо чинь таадтай ямар амаалттай лээ. Танаа хүү гэр бүлийн найзууд. Тийм гэр бүлийн дүү гэсэн үг тийм. Дүү найз. Баярлаа. Амжилт хүсье. баярлаа. За би танаа багийнхны талаас том мэдлэг бол том баг байна. Одоо таныг бол Мэдээд байна. мэдчихэж байгаа нэ үдсэн гэж ийшээ баясаатай хамаагүй ярьж болохгүй танихгүй болохоор тий. За таныг бол бас жоохон мэдчихэж байгаа. Тэгээ бас багийнхныгаа танилцуулах зүйтэй болоо тий. За намайг Дүлгөөн гэдэг. За миний зүүн талд байгаа болохоор манай том ихч Өнөр. Өнөр юу хийдэг лээ? Юу хийдэг лээ? Unitel компанид дагалал хариуцсан ахлах мэргэжилтэй. За баярлалаа. Дараах. За дараагийн маань болохоор манай дунд ихч Наран Цацрал. Юу хийдэг лээ? Sex coach. Sex coach хийдэг. Ямар сони энэ одоо монголоор орчуулбал одоо хурцлын дасгалжуулагч юм уу те? За ойлгомжтой. За тэрний цаана болохоор манай одоо Наран Цацрал ихчээ маань нөхөр даваа далай. Вау. Дасгалзуулсан. За тамирчин. Нилээ мундаг тамирчин зогсож байна те. За ах маань болохоор невро коуч хийдэг. За ямар коуч? Nero coach. Нэр коуч. за цааталт нь болохоор манай том ихч. Хөөгчтэй хэдүүлээ юм би. Манай хамгийн том ээж маань. За. Оюун бэлэг. За. Оюун бэлэг шаан ажилладаг лээ. Би холбооны мэргэжилтэй одоо тэтгэвртэй байгаа. За тэтгэвртэй. Тийм шүү дээ. 33 4-тэй л харагдчих шүү. Над нас масаа жоо нэмдгээ болио шүү. Баярлаа. Хоёр багийнхандаа нийцгийсэн сайхан алга ташилтыг бэлэглээд багийн ахлагч нарыг базрын дэргэд хүрэлцэн ирнэ гэж урьж байна. За Төлгийн маань ерхий ивентгэгч Монгол хүн та 100 наслаг Имар. Ерөнхий ивентлэгч байгаль орчин дээлтэй Имарт. За баярлаа. Амжилт хүсье. Эхний асуултыг анхаарлаа хандуулан сонсноо. Өөр зүйлтэй идэхэд гоёч, дангаар нийтгэхэд тохиромжгүй хүнсийг нэрлэнэ.
асуултыг л ойлгож байгаа. Ойлгосноо ер нь зүгээр гараа шууд явуулаад арсан уу? Сая яг сүүлийнх нь мөрийг нь мартчихлаа. Өө бүр араа. Эхний мөр нь юмтай олж идэхэд Тий. Өөр зүйлтэй идэхэд гоёж, дангаар нь идэхэд тохиромжгүй хүнс юу вэ гэж асуусан. за. Кетчуп. Кетчуп. Шууд хариулчих юм. Болохгүйсэн үү? Болно л тоо. Хамаагүй. Кетчуп те. Кетчуп. Кетчуп буюу хамгийн өндөр 32 оноог авсан учраас та багтаа дараагийн хариулах эрхийг авж ийна гэсэн үг. За баярлалаа. Дүлгөөн багтаа ямар ч байсан хариулах эрхийг авлаа. Одоо бидний цаана ахаад 1 2 3 4 5 хариулт үлдсэн байна. Энд дөрөв оролцож байгаа эргэж ирээ тань та бүгдийн зөв хариулвал ингээд таачих боломж танаа багт байна. Оноо үлдэх боломж бас та бүхэнд байгаа тий. Таныг Өнөр. Секс коучи наатны эмэгтэй тий. Дараа чиги чинь нэгчтэй. Яг том эгч. Том эгч. Тэр секс коучлаад бүр үнэхээр сонирхолтой байгаа байхгүй юу? За баярлалаа. Ингээд өөр зүйлтэй идэвч идэхэд гоёч, дангаар нь идэхэд тохиромжгүй хүнс юу вэ таны бодлоор? Цуу. Цуу. Та нөгөө Япон цуу ярьж гинөө эсвэл зүгээр цуу ярьж гинөө? Ядаргатай тий. Баярлалаа. Ингээд цөмөрөө цуу гэж хариулт байна уугүй хамтдаа шалгацгаая. Цуу. Хүндэр ингээд цуу муу түлхээд иддэггүй юм уу? Үгүй шүү дээ. Дангаар нь идэхгүй юу тий? Та бол Unitel компанид ажилладаг гэдсэн тий. Одоо ийшээгээ болохоор би арай өөр зүйл асууад. Одоо энэ секс коуч хийгээд одоо хурцлын дасгалжуулагч гэж ярих юм уу? Монголоор яг юу гэж орчуулах юм бэ? Секс коуч гэхээр айгу тийм байж болно. Хурцлын дасгалжуулагч. Сексийн дасгалжуулагч. Та хэдэн жил хийж байгаа? Сүүлийн одоо 3 жил орчим. Ер нь бол мэрэгсэн. Энгээрээ бол бүр одоо Дуртай. тийм үү? Доргууч юм байх үү те? За ер нь хамгийн одоо ингээ манай үзэж байгаа үзэгчдэд те хамгийн одоо секс ихэд анхаарах хамгийн гол зүйл юу вэ? Яг орчин үеийн хүн төрөлхтний хувьд арай өөр асуудал. Тэгэхээр жоохон хугацааг нь л уртсахчул болох гэдэг. Миний хувьд бол секс ихдээ бэлгэвч хэрэглээрээ хэмээ залуучуудтай зөвлөмөр байна те. Тэгэхээр би юу л хамгийн амар дасгалжуулагч юм биш үү дээ. Бүр хамгийн мондог их багш юм биш үү дээ. Баярлалаа. Өөр зүйлтэй идэхэд гоёч дангаар нь идэхэд тохиромжгүй хүнс юу вэ? Юуг нь давс гэж бодож байсан юм. Тэгэхээр давс ч одоо амтлагч руу орчих уу? Зүгээр шүү дээ. Тэгвэл давс. Бодлоор бол Хоол амттай болгоно, дангаар нь идэхэд хэцүү хэцүү те. гэж би бод. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал, дангаар нь идэхэд мяч, хоолтой идэхэд гоё энэ гэсэн гоё үгнүүд үүдэж штэ. За ингээд цөмөрөө давс гэдэг хариултыг сонголоо. Давс гэж байна уугүй юу? Хамтдаа харцгаая. Яа. Уучлаарай орохоор байгаа байхгүй тийм. Хоорондоо л ярилцах байгаа штэ тий. Би зүгээр уурах юм бол ийшээгээ зүгээр найзууд руугаа ингээл гүн штэ. Мэдж байгаа штэ тий. Тэгтээ та бүхэнд ахаад алдах 2 ирэх байгаа. Даваа далаа руу. Даваа далаа юу хийдэг гэлээ уучлаарай. Нейро коуч. Би сайн ойлгохгүй ч магадгүй бас манай үзэгчд маань ойлгохгүй ч магадгүй. Нейро гэдэг маань юу гэсэн үг лээ? Neuroscience буюу тархи судлал гэсэн үг. Тэгээ нөө тархи судлалын аргачлалыг яаж бизнесийн болон энгийн хүний амьдралын хэрэглэн дээр нэвтрүүлж ашиглах вэ гэдэг аргачлалыг заадаг. Сонирхолтой л юм байна те. Одоо ингээл сексийн тулд ч одоо би биндээ зөвлөл явчих юм шүү дээ те. Гой зүйл бод төсөөл гээл те. Оршлоо удаан хий энэ төр гэл ингээл янз янз та хоёр бүр ядаргаатай бүр хийснээсээ хийсэн болд юм байна дөө ер нь те. За баярлалаа даваад байлаа. Ингээд өөр зүйлтэй идэхэд гоёч, дангаар нь идэхэд тохиромжгүй хүнс юу вэ? Гэхдээ энэ бол туйлын үнэн байх албагүй. Майназ. Дангаар нь идэхэд үү? Өөр зүйлтэй идэхэд гоёч, дангаар нь идэхэд тохиромжгүй хүнс. Тэгвэл майназ дангаар нь идчихэж жоохон өсөж явах руу. Тийм үү. Ямар ч асуудал байхгүй. Ингээд майназ байна уу үгүй юу гэдгийг цөмөөрөө хамтдаа шалгацгаая. Майназ. За ингээд оюун бэлэгч. Энэ хэд зөвлөж хооронд одоо нэг сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг танд маш том хариуцлага ирж байна. Хэрвээ та буруу хариулах юм бол тэд нар зөв хариулаад бүх оноог аваа явчих боломжтой байна. Өөр зүйлтэй идэхэд гоёч, дангаар нь идэхэд тохиромжгүй хүнс юу вэ? 100 монголчууд энэ дээр юу гэж хариулсны цөмөөрөө тодруулж байгаа таны хариулт. Жан. Та ингээ бодолтой одооний хүүхдүүд жан ер нь мэдхүү.
хэцүүдээ жантай будаа гэж байдаг лөө. Жантай шүлгэж, гойм момин. Жантай гойм момин гэж байдаг. Тэ магадгүй жан гэсэн хариултыг оюун бэлэг хэллээ. Ингээд цөмөрөө хамтдаа жам байна уу үгүй юу гэдгийг харцгаая. Yes. Жам байхгүй. Жан чам. Би үл. Тий. За би дөлгөөнөө би чи зүгээр гэртээ байдаг шиг эднэрийгээ загнаг гэвэл чи зүгээр миний нэвтрүүлэлт байхгүй шүү чи зүгээр. Чи намайг нөгөө хинтээ загнадаг шиг тэгнэ гэж байхгүй шүү чи зүгээр нэвтрүүлэг дээр. Ингээд мэдээж би баясаагаас асуугаад эхлэх хэрэгтэй байх гэж би бодож байна. Өөр зүйлтэй идэхэд гоёч дангаар нэтгэхэд тохиромжгүй хүнс юу вэ? Багийнхныхаа хэлсний дагуу Голчтой өөрөөс ингээ холдуулаад байгаа Холдуулж байхгүй тий? аюу тий заа. Манай жага сая хэллээ л дээ. Жага маань их ухаантай хүн. Тийм тэгээд жага маань надаа сонгоно гэж хэлсэн. Жага яг ухаантай юу? Сонгон бас байш хөлбөр те. Гэтэ би нэг удаа дээрөөд өлсөөд сонгон дангаар нь идэж л байсан. Дэжгүй л байсан. 12 оноо та. Баяргийн үдэгчтэй ямар ч байсан авсан бүх оноог бүртгэрүүд баг авлаа. Гэхдээ цөмөрө хамтдаа ер нь 100 монголчууд юу гэж хариулсныг харцгаая те. Халуун ногоо. Халуун ногоо байна. Халах байна. Нимбиг байна. Үнэхээр үеийн ядарчлаар ямар ч байсан бүртгэрүүд боллоо. Бүлтий, найсан нэг бүлтий. Ирчүүд нэргүй эмэгтэйчүүд нь давтуулна. Урд их үн баг Sky Media нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Ивент төгч. Хурд их үн баг Sky Media. Зөвхөн Монголд байдаг даа гэж хааж би бол бүгджрэл төгжрэл утаа. Харамсалтай байна. Айгоо муухай гэсэн байна. Модон жорлоо юм болоо. Oh my god. Монгол улс дэлхийн топ The Bank of New York Mellon банкнд ностро дансаа нээж байна. Ингэснээр дэлхийн 100 улс руу ам долларын гадаад шилжүүлэг илүү хямд хурдан хийгддэг боллоо. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Хуримтлал бол хөдөлмөр. Харилцагчдаа хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100,000 төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Энэ яач вэ? Сарын интернетийн хэрэглэн дууссан уу? Хязгааргүй хэрэглээ Sky Media. Sky Media-гийн шинэ хэрэглэгч болоод Таиланд руу хосоор аялах болон ухаалаг зурагтын эзэн болоорой. Захиалга өгөх дугаар 7676 9000. E-Mart One Stop Shopping. Монгол улс дэлхийн топ The Bank of New York Mellon банкнд ностро дансаа нээж байна. Ингэснээр дэлхийн 100 улс руу ам долларын гадаад шилжүүлэг илүү хямд хурдан хийгддэг боллоо. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Хуримтлал бол хөдөлмөр. Харилцагчдаа хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100,000 төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. Төлбөр ямар өндөр гараад байна? Хэрэгснээсээ илүү төлсөөр байх уу? Үн баг хурд их Sky Media. Sky Media-гийн шинэ хэрэглэгч болоод Таиланд руу хосоор аялах болон ухаалаг зурагтын эзэн болоорой. Захиалга өгөх дугаар 7676 9000. E-Mart One Stop Shopping. Монгол улс дэлхийн топ The Bank of New York Mellon банкнд ностро дансаа нээж байна. Ингэснээр дэлхийн 100 улс руу ам долларын гадаад шилжүүлэг илүү хямд хурдан хийгддэг боллоо. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping.
хурд их үн баг Sky Media нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Ивент төгч. Хурд их үн баг Sky Media. Баярлалаа. Ингээд 2 дугаар. Би зочдыгоо урьж байна. Асуултыг анхааралтай сонсоорой. Зөвхөн Монголд харах боломжтой зүйл. Зөө, нилээн ихтгэлтэй, нилээн төргөн шуурхад арлаа тий. Мазаалаа. Мазаалаа. Байж болно тий, зөвхөн Монголд байгаа. Одоо нэг 10 гарan байна гэсэн үү дээ. 50 хүрж ийн гэлөө. Би тэг сүүлд тэгж уншиж ирсэн. Ямар ч гэсэн Говь алтай аймагт бол мазаалаа нилээн олон байгаа юм байлээ. За ингээд 100 монголчууд тань шиг мазаалаа зөвхөн Монголд байдаг даа гэж хааж би бол бүгджрэл төгжрэл утаа. Би сая зүгээр бодсон шүү заяа. Би зүгээр сая бодсон гэдээ ойлгож байгаа те. Ингээд зөвхөн Монголд харах боломжтой зүйл мазаалаа. Хаа нэг боломж одоо хариултууд ийшээ шилж байна. Ягаад гэвэл цөмөрөө 1 2 3-ыг таагаагүй учраас те. Ингээд туяа амжилт хүсье. Одоо багын найзын хувьд одоо би чам зөвлөмөр л байна одоо тий. Гэтэ одоо энэ бас секс коуч юм аа нас ихч байна тий. Би одоо яг яагаач мэдгүй л ингээд зогсож байна. Ингээд зөвхөн Монголд харах боломжтой зүйл таны бодлоор юу вэ? Төгжрөл. Төгжрөл. Тэ? Юу ч гэсэн харъя. Төгжрөл гэсэн хариултыг бүлтгэрүүд баг хариуллаа. 23 хүн. Одоо чи 23 гэдэг чинь 100 монголчуудаас 23 л хэлжээл гэсэн үг те. Зөвхөн Монголд харах боломжтой зүйл. Гэтэ дэлхийн маш олон оронд бол төгжрөл байдаг. Гэтэ Монголын төгжрөл бол бас гайхалтай гоё төгжрөл. Би Монголынхаа төгжрөлд маш дуртай. За ингээд би таныг байранда очих урьж байна. Үзэгчтэй 2 дугаар үе тун сонирхолтой онооны төлөө өрсөлдөө явж байна. Хэрвээ бид энэ нэвтрүүлгийг төрүүлж чадах юм бол 5 сая төгрөгийн эзэн багаараа болох ёстой байгаа. Баясагийн хэлдгээр багийн хамгийн ухаантай, хамгийн царилэг, хамгийн бодилэг жагаа дараагийн хариултыг хэлэх чинь зөвхөн Монголд харах боломжтой зүйл юу вэ гэж асуухаас өмнө тэгээ би жагаатай маш олон жил уулзалдаг байж байгаа уулзаж ийм сайхан их нартай болсон. Хэд хүүхдтэй лээ? 2 чипүү. Янзын 2 гаруй. Амар 2. Баг нэртэй лээ? 5. Том нь 7-т. 5. Ялгаа юу ийсэн бэ? Хөөргийн эмбагийн урмыг одоо харин тийм миний найзыг мэдчихээн энэ төр гэж илээчтэй. Ингээд зөвхөн Монголд харах боломжтой зүйл жагаагийн хувьд юу вэ? 1 утаа. Та нар ингээд надаас ингээд юу идгээ болчмоор л байгаа хгүй юу? Ер нь те миний бодлыг ингэж авах болгох хэрэгтэй байхгүй. Ингээд утаа байна уугүй цөмөрөө хамтдаа харцгаая. Утаа бол байгаа л да. Маш харамсалтай байлаа, маш харамсалтай байна. Гэхдээ та бүхэн ахаад алдах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү. Одоо жагаагийн үзэсгэлэнт гэргий халуун зэри янзаа гэж дуудаг те. Гоё дуу шүү. Халуун юу гэдэг лээ? Би уран сайхны гимнастикийн багшаар ажилладаг. Үүшээ. Спортын Би явах юмсаа. Жаа штэ. Тууцаар штэ. Тэр ямар ам байсан. Чи наа тууцгүй гэдэг юм. Купальниктай штэ. Томбоогоо л гарна штэ заа чи. Ингээл гарна штэ юу сүртэй. Тэгэл гарна штэ. Юу чадна штэ би. Халуна юу хаана хичээлдэг лээ? Танаа юу чинь? Монголын гимнастикийн холбооны харьяа дасгалжуулагч тэ өөрөө хувьдаа клубтай байхгүй юу? Тийм. Хаана нэрлэдэг юм бэ? Зайсанд байрладаг. Сарын төлбөр хийдүү. За чат хичээрээ. За баярлалаа. Ингээд халина. Зөвхөн Монголд харах боломжтой зүйл юу вэ? Тэнд яг муухай хариулт авах. Гэхдээ яг олон хүмүүс хариулах гэж бодож байна. Стресс бухимдал юм болоо. Зөвхөн Монголд харах боломжтой зүйл стресс бухимдал. Яг энэ жоохон тийм. жоок маягаар хэлсэн. Гэхдээ яг бид нар өдөр тутмын амьдрал тохиолж байгаа болохоор энэ юм болоо гэж бодлоо. Яг л зөв ярьж байна да. Энэ чи гимнастик хийд юм уу? Эсвэл оюуны гимнастик хийд юм уу? Цөмөрөө хамтдаа харъя. Энэ асуултанд бол одоо үзэж байгаа үзэгчд маань бас бодож магадгүй ийм юм гэж юу хэлсэн юм бэ гэж те. Гэхдээ энэ асуултууд бол туйлын үнэн гэж бол байхгүй. Зүгээр 100 монголчууд яг юу гэж хариулсан бэ гэдэг л хамгийн чухал байна. За ингээд оролцогч халуу маань стресс бухимдал гэж хариуллаа.
Харамсалтай байна. Айгуу муухай харамсалтай. сэтгэсэн байна. Гэтэ бол ер нь харж болно шүү. Хүмүүсийн царай тун баргар байгаа шүү те. Стресс бухимдал байгаа. Айгуу байлдаг би те. Очир бүрөө чи студидтэй гэдсэн үү? За баярлалаа. Тэнгис дуудаг юм ээ. Очроо. Очроо маань бол ер нь бол ах нарын гэр бүлийн найз. Тий. Дүү найз. Ер нь юу идэг лээ? Ямар мэрэгчлээ вэ? Одоо Мэргэжил болохоор олон улсын удалтай. Тэгээд яг хуу Америкт байхдаа камер сонирхоод дурлаад одоо камерамен. Би нэг удаа Англид явж исэн байхгүй юу? Чи Америк ярих юм бол би ингээд ярих нь шүү дээ. Чи зүгээр л камер сонирхоод гэж ярьж болдгоо юм уу? Болно. Зүгээр л нэг Америкт байгаа. Би Америк үгсэн явна шүү дээ. Зөвхөн Монгол тарах боломжтой зүйл юу вэ? Тарваны боодог. Тарваны боодог. Тарвыг өөр улсаж боож иддэггүй баха. Тийм манайх иддэг. Монголчууд бол иддэг. Тий. Тэгэхээр Швейцар энтерт бол тарга бооцсон хүмүүстэй таарж л байлаа. Тий. Тарганы боодгийг зөвхөн Монголд харах боломжтой юу? Цөмөрөө хамтдаа харцгаая. Бага. Тэгээ уул нь бол яг би бол зүгээр ингээд басаа туяа жагаа хамттай найз гээд биш ч гэсэндээ те гэж байгаа ч юм биш. Би бол та нартай бол 100% санал нэг байна. Манай үзэгчд маань ч санал нэг байж магадгүй. Гэхдээ бидний судалгаа авсан 100 хүн бол ингэж хариулаагүй юм байна. Тэр 100 хүн хаана байна? Харамсалтай байлаа. Тун харамсалтай байлаа. Торгомор багийнхан руу асуулт шилжиж байна. Та бүхэн зөвлөдсөн байгаа. Би танаас асуултыг дахин асууя. Зөвхөн Монголд харах боломжтой зүйл юу вэ? Модон жорлон юм болоо? Модон айл. Модон жорлон. Жолчдод болон бидний ерөн сэтгэлийг тун их зовоож байгаа хөрсний бохирдолтой. Одоо Улаанбаатарын бүр хойно ингээл хэдэн мянган модон жорлон байж идэг. Наашаага үер болоод ороод ирж идэг те. Зөвхөн Монголд харах боломжтой зүйл нэрэ магадгүй шүү. Ингээд цөмөрөө асуулт харах уу та. За. Торгомрууд багийн хариулт модон жорлон. Oh my god. Нэгдүгээр хариулт, гуравдугаар хариулт, дөрөвдүгээр хариулт юу байсан болоо. Ингээд цөмөрөө хамтдаа харцгаая. Хийж баг. Байж болно. Цэлмэг тэнгэр. Ямар гоё ирүүлсэн бэ те. Би Тэнгэр, нүүдлийн соёл. Тэгээ төгжрөл бас байж лээсэн бэ. Баяр хүргийн эрхэм үзэгчтэй 2 дугаар үеийн ялагчаар бүлтгүүрүүд баг татартаа. Секс коуч гэдэг таар танилцаач. Урд нь уулзж ирсэн юм байна ямар ч. Шинэ жил ярих лээ. Биш ээ тэнцээ хийжсэн. Биш би таны их нэртэй л хоёрын талаар л яриад. Хөөлж. Моц ингээд ингээд бас унган үз. Хуримтлал бол хөдөлмөр. Харилцагчтай хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100 мянган төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Монгол улс дэлхийн топ The Bank of New York Mellon банкнд ностро дансаа нээж байна. Ингэснээр дэлхийн 100 улс руу $10 гадаад шилжүүлэг илүү хямд хурдан хийгддэг боллоо. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Хуримтлал бол хөдөлмөр. Харилцагчтай хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100 мянган төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. Байна уу? Захирлаа энэ гацаад болдгүй. Интернет чинь гацаад байна уу? Гацалт баяртай. Sky Media. Sky Media-гийн шинэ хэрэглэгч болоод Таиланд руу хосоор аялах болон ухаалаг зургтын эзэн болоорой. Захиалга өгөх дугаар 76 9000. E-Mart One Stop Shopping. Монгол улс дэлхийн топ The Bank of New York Mellon банкнд ностро дансаа нээж байна. Ингэснээр дэлхийн 100 улс руу $10 гадаад шилжүүлэг илүү хямд хурдан хийгддэг боллоо. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping.
Хуримтлал бол хөдөлмөр. Харилцагчтай хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100,000 төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Монгол улс дэлхийн топ The Bank of New York Mellon банкнд ностро дансаа нээж байна. Ингэснээр дэлхийн 100 улс руу ам долларын гадаад шилжүүлэг илүү хямд хурдан хийгддэг боллоо. Худалдаа хөгжлийн банк. Энэ яач вэ? Сарын интернетийн хэрэглэн дууссан уу? Хязгааргүй хэрэглээ. Sky Media. Sky Media-гийн шинэ хэрэглэгч болоод Таиланд руу хосоор аялах болон ухаалаг зурагтын эзэн болоорой. Захиалга өгөх дугаар 7676 9000. E-Mart One Stop Shopping. Хуримтлал бол хөдөлмөр. Харилцагчтай хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100,000 төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч E-Mart. Нэвтрүүлгийн ерөнхий эвдэгч. Ерөнхий эвентлэгч. Байгаль орчин дээлтэй E-Mart. Их хүнд үзэгчтэй Family Feud буюу 100 монголчууд энэ асуултанд хэрхэн хариулсан бэ? Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд 3 дугаар үеийн 3 дахь зочдыгоо тайзнаа урьж байна. Энэ бол нэлээд ховорхон тохиолдол. Манай жагаа маань одоо киско дээр тий имийг коуч хийдэг, дасгалжуулдаг. Таавал одоо бас секс коуч хийдэг. Хоёр дасгалжуулагч бас халз үзэж байна. Таяр танилцаач. Инх чарвал. Гараа ирээд. Урд нь уулзж ирсэн юм байна ямар ч гэсэн. Уулзж ирсэн. Та дасгалжуулж зураг авалтан дээр хамт. Тэр нэг юуны номингийн номингийн хэлчихсэн. Шинэ жил ярих лээ. Бишээ тэнцээ хийчихсэн. Бишээ би таны их нэртэй л энэ хоёрын талаар яриад. Энэ коуч нь зүгээр өнгөрөхгүй шүү. Тэгээд жагаа маань бас одоо ингээд би бэлтрийн хувьч тэр те ер нь юм киско дээр хөдөлгөөний эвсэл энэ төр нэлээд сайтай баг. Секст бол бас хөдөлгөөний эвсэл бол чухал өстэй. Маш чухал. Жаагийн тэр дэдгэр зогсож байгааг те. За дари. За ойлгосон дарахж байгаа. Ингээд гэртээ хийхэд ичдгүүч айл тийвэл ичмээр зүйл вэ? Секс. Юу яриад байгаа юм багшаа? Гэртээ хийхэд ичдгүүч айл хийхэд ичдэг. Муунаас ичдэн секс хийхээр. Үгүй их хүмүүс ч ичдэг шүү дээ. Айл секс хийх дүү гоё шүү дээ. Айгуу дуртай. За байж болох л хувилбар байх л да секс. Мэргэжил ойр болохоор бас магадгүй тэгж байна. Хамгийн түрүүнд толгойд орж гэж магадгүй. Гэртээ хийхэд ичдгүүч айл тийвэл ичмээр зүйл юу вэ? Секс. Цөмөөрөө хамтдаа хариултыг харцгаая. Өчтөр би танаас тодруулчихсан. За. Айлд очоод хостогоо хийх юм уу? Айлын үнтэй хийгээд байгаа юм уу? Та юу гэж бодвол айлын үнтэй л хэцүүштэй хүн араар нь тань дими. Зүгээр нөгөө хостогоо айлт хийхэд бол харин сонирхолтой биш орн орчин нь. Яг зүгээр нөгөө наал дээр ирж байгаа үйлчлүүлэгч нарын хувьд нийтлэг юм тийм байдаг байхгүй. Тэгээ шууд хамгийн түрүүнд тэр сэтгэлгээгээр орж ирж байна хариул. Айлт бол гоё шүү. Айгуу тий. За баярлалаа. Гэртээ хийхэд ичдгүүч айлт хийхэд ичмээр зүйл юу вэ? Гэртээ уулсаа дураар унгана шүү дээ. Унгана? Айлд унгахгүй шүү дээ. Айл цэмэрхүү унгаж болно шүү дээ. Унгахгүй шүү дээ. Цэмэрхэн ч унгахгүй шүү дээ. Ёо юм бодог шүү. Танаа тэр зураг гээд өндөргөө та. Гэртээ бол дураар айлд өнцөг болондаа л ингээл хаач байсан. Би бол гэртчээ, айлтчээ, алдан тасгал би бол нойлын өрөөнд л унгадаг. Үгүй шүү дээ. Гид унгана гэдэг чинь зөвхөн энэ гидсэн дотороо хийг гаргаж байгаа зүйл болохоос тийм мохол биш л дээ. Энэ зөвхөн биологийн талаас яриад байгаа шүү. Зүгээр яг нөгөө би хүнийхээ талаас ярил унгах сайхан шүү дээ. Яг аль талч юм бүү мэдтэй. За жагаа унгах гэдэг хариултыг хэллээ. За ингээд цөмөөрөө хамтдаа. Нэг. Чичмөр энэ баясаг ийдгээр ухаантай гэдэг чинь ер нь
Чи тэр яга сая хэлсэн шин айл ялаа тэр чинь тгээс та. Тэр нөгөө хиний дүү. Тий унгасан штэ. Чи унгалуу. Чи би унгалуу. За сексуал биш юм байна. Байхгүй байсан юм байна. За унгах баяр хүргэе. Бүлгэрүүд болоо дахин баяр хүргэе. Хамгийн өндөр оноог авлаа. Халуун тэнд бие барайл. За ингээд ер нь гимнастик хийгээл тууц мууц ингээд бас унган үз. Унгах шаардлагатай бол гоё сэмхэн гоё тэрийг уран сайхнаар унгаж болно шүү дээ. Ер нь гоё техник бас шаардлагатай. Цагаал битээ нэлээд унган үстэй. Онгон. Гайхалтай. За ингээд 100 монголчууд энэ асуултанд хэрхэн хариулсан бэ? Нэг цөмөр хамтдаа харъя. Гэртээ хийхэд ичдгүүч айлд хийвэл ичмээр зүйл юу вэ? Нүцгэн шалтыг явах юм болоо. Нүцгэн шалт яах. Нэрэж тийм дээ тий. Ер нь гэртээ ингээд дураараа ялангуяа эрэгтэй хүмүүс их одоо нөг нүцгэн шаашаа юм бэ тий. Дотор өвддөг ингээд явдаг штэ төрсөгтэйгээ. Нөгөөш тэргээд тэр болсон үдээ гэж бас ингээд явна яа. Гэр дотор ууцтаа тэр хайр яваад хэцүү ч юм аа дэнцтэй. Манай хоёр хүүтэй болохоор гайгуултай дан ирчүүд. Болох гэдэг бүх юм ууцтай алдлаа. За ингээд 100 монголчууд энэ асуултанд хэрхэн хариулсныг харъя. За баярлалаа. Очроо. Би нөгөө гиз өвдөж орлонд нь багтал хийвгүй байсан да. Айл баах уу? Агааржуулаг цацаад. Нэмэр байхгүй. Нэмэр байхгүй л ингээд баймаа усаа татаал тэгээ санаа зовоол эзэн ороод ирчихвэ тэгэл. Гас хэцүү ч юм аа. Айлд ч юм хэцүү ч юм аа тийм зөвлөг. Юунаас мултраал доошоо явхад яг тийм шүү дээ уудан дээ. Усан дотор үнэр яриагаа гэл яваал явж их үед айлд би засах юм да тий. Хүн дээр би засах хамгийн ичмээр зүйл. Оноо ер нь явж өглөө шүү. Явж өглөө. Одоо бидэнд ердөө хоёрхан хариулт байгаа. Нилээ олон оноо. Ийм сайхан оноонуудаа ийшээ алдчихвал тун харамсалтай юм болох нь тийм ээ. Ингээд би танаас асууя. Та бодсон л байгаах мэдээж өөрөө хариултаа. Гэртээ хийхэд ичдгүүч айлд хийхэд ичмээр зүйл ер нь таны бодлоор юу вэ? Гэртээ үл хэрхэд бол зүгээр идэх штэ. Зүгээр үү? Бас Зүгээр шүү дээ. Зүгээр үү? Айлд одоо хихрэх юм бол гэж би бодож байна. Хихрэх. Амар бууз идэлөө. Тэ. Хоншор идэл гэлөө. Тий. Ай бас хэцүү ч юм аа да тийм үү? Онцгүйдээ бас онцгүй л юм байна. Ингээд 3 дугаар үеийн хариултыг цөмөөрөө хамтдаа харцгаая. Тэр. Яг нь ер нь хүн алдах хэрэгтэй. Ер нь л айлдч хийх хэрэгтэй гэж үү? Тийм шүү дээ. Тэрийг ойлголоо. Ойлголоо. За. Ер нь таны бодлоор энэ дотор одоо бодож байгаа би яг хариулт гэж авахгүй заяа. Таны бодож байгаа зүйл юу вэ? Айлд хийвэл ичмээр зүйл. Өргөдөж очичоод хоорондоо хэрэлдэх. Өргөдөж очичоод хоорондоо хэрэлдэх. Одоо ихтер нөхөр хоёр хоорондоо муудалчих юм уу тий? Энэ нэг чамаас уусан байгаа. Чиний наад хил ам баясаа. Хэрэлдэх гэж байна те. Айл хүний хажууд хэрэлдээ те. Тий, хоорондоо. За, айлд ороод хэрэлдэх зүйл бол хамгийн ичмээр зүйл гэж бүртгэгрүүд багийн туяа хариуллаа. Ингээд цөмөр хамтдаа асуултын хариултыг харцгаая. Энэ асуултын хариулт хуулийн үнэн байх албагүй. Тийм 100 монголчууд юу ч хариулсан л хамгийн сонирхолтой байлаа тий. За ингээд хэрэлдэх. Гэтэ туяа би бол таны талд айлд очиод хэрэлдэх ёстой байсанаа. Хэлээ ба. Муухай тий. Ай. Жага чи багийн бас л эвгүй хүн штэ. Жага минь хамгийн өндөр оноог авсан тий. Жага минь аврын шүү. Би 3 тоолно. Та 3 тоолсны дараа хариулж чадахгүй бол асуултыг тийш нь шилжүүл. Хоол идэх. За, айлтай ч хоол идэхийг яг нөгөө юугаар уургаж идэх байхгүй да. Би хоол идэх гэдгээр чинь авцсан. Одоо өнгөрсөн жагаа. Гэтэ бас байж болох хөлбөр ч юм билүү цөмөр хамтдаа. Манайхаа юу харцгаая. Чү. Жагаа минь. Найд ингээд муухай ингэсэн чи битээ ингээд тий найс нь ойлгож байгаа тамшаалт идэх чи ёстой муухай шүү дээ. Тийм мэдж байгаа. Октоо, залуучууд анхаарлаа нааш нь хандуулна уу? Хандуулсан. Энэ сайхан оноонууд бэлэн сайхан хоол шилжээд хүрээд ирлээ. Та бүхэн түрүүн зөвлөдөж явах шиг байсан. Би анзаарсан.
Бөөлжих. Одоо согтуу бөөлж мөлжөөд гэртээ бол ингээд ороод унтж байгаа хтэй айл. Таны эцсийн хариулт бол бөөлж те. Миний хариулт бол тасрах ч юм уу? Айл тасрах ч бас тийм ээ. Дөрөвний хариулт бөөлжих. Ингээд харъя. Тодлоо баярлж байгаа юм. Энэ баясагийн царай яг баярлсан нүд над руу яа. Тэгсэн мөртлөө айгүй харамсан царай хараснаа. Явлаа да миний найзыг ястаа. Ястаа харамсалтай зүйл боллоо. Уул нь сайхан бэлэн сайхан хоол ороод ирсэн. Гэвч оноо бол үлдлээ. Одоо цөмөрөө харин 3 дугаар үеийнхаа 4 5 дугаар хариултыг харцгаая. 100 монголчууд хэрхэн хариулсан юм болоо? Нэрээ тийштэй. Гэсэн доо. Ингээ орж болдгүй тийм. Амар ингээ хоёр. 100 тасархаар яалтчих. Тийштэй. Халуус тасарна эсвэл тэгэл халууцаа төлрөөд нэг газ дүүрсэлд орчоод ирээ угаацаа ачуур байна уу гэдэл ордог байхгүй л галтгооны юугаар ингээд арчаад гараад ирдэг шүү дээ тийм үү? Бид нэр их дотны хүмүүсээр айлгсан юм байна л да. 274 оноо авлаа. Ямар ч үстэндээ хоёр багийнхандаа нэгжсэн сайхан алгадчих хэрэгтэй. Бодит өгдлийг финал сегментс. Хамтрагч бодит өгдлийг финал сегментс. Дургу гэрийн ажил. Бүгдийг л их дургу шүү дээ. Дургу. Дуртай гинэ, дуртай гинэ. Оноогоо сапгээд явуулсан. Мөн үзэгчтэй. Манай 4-р үе үгээр эхэлж байна. Ингээд би 4 дахь оролцогч нарыг тайзан дээр урьж байна. Таваадалаа. Та хоёр хоорондоо танилцлаа тийм ямар муухай би бинийг үзэн ядсан. Хардын дээ. Манай хүн бол нейро коуч буюу юм тархины дасгалжуулагч гэж орчуулж байгаа тий. Тархины бодлын хүчийн дасгалжуулагч уу тий. Итгүүлэх гэдэг. Манай хүн маань бол уран сайхны гимнастикч, туузаар ингэн дасгалжуулагч. Ер нь дасгалжуулагч нар л хоорондоо л ер нь үзээд байна. Та хоёртаа амжилт хүсье. Эмэгтэй нэр хин гэсэн бэ? Халуун яа. Бас мэдчихэн шүү те. Баярлалаа. 4-р үе үгээр эхэлж байна. Хамгийн дургу гэрийн ажил. Гайхал. Гэхдээ та бас нөгөө үзлэнтэй сайхан эмэгтэй болохоор хүндлээд жоохон удаан дарсан баг те. Би бас тэгж харлаа. Би бас нууц авьяас ховсчин шүү дээ. Тийм үү. Гайхалтай хүмүүстэй нэг дор оролцож байгаа юм байна. Ингээд халина. Та асуултыг мэдэж ойлгосон те. Хамгийн дургу гэрийн ажил юу юм болоо? 100 монголчууд юу гэж хариулсан юм болоо? Айгуу хэцүү асуулт энэ. Би одоо бүх ажилдаа дуртай байхгүй юу? Гэрийн ажилдаа. Тэгээд Жагаа. Үчлээрээ. Үнэн ярьж байгаа юм шүү дээ. Үнэн шүү дээ. Тийм нэг тийм батуусаа. Үнэстэй гэдэг юм. Ийм үү бодлоо найз зүгээр харж байгаа. Ер нь бол ирчүүд бид нар чи их нэртэй базуулах хэрэгтэй. Базуулах хэрэгтэй. Гэрийн ажилдаа тун сайхан ажилсаг эмэгтэй байгааг үнэн гэдгийг нөхөр нь батлаа. Ингээд хамгийн дургу гэрийн ажил. Монголчууд юу гэж хариулсан юм бол? Шал угаах юм болов? Шал угаах. Шал угаах. Бас олон хариултайгаа болохоор байгаах гэж бодож байна. Магадгүй тий. Үл цөмөрө харъя. Шал угаах. 20 онооны асуулт гэдэг чинь бас нэлээд өндөр шүү тий. Баярлалаа. Гэхдээ 2 дахь 20 хүнд хариулсан байна 100 нас тий. Тэгэхээр 20-с дээшээгээ нэгт нь хамгийн дургу ажил гэж монголчууд юу гэж хариулсан болоо гэдгийг даваадлаа танад хэлж өгөх хэрэгтэй. Ингээд таны хариулт. Жорлоо угаах. Жорлоо угаах, шал угаах, жорлоо угаах. Чи ер нь ингээд зүгээр ажиглаж яхад таныг ингээд зүгээр дүгнэхэд энэ хүнээс ингээд жоохон шипи аваад яваад байна тийм. Анзаарахтай тий. За ингээд 0 угаах гэдэг хариултыг Тормрууд багийн даваадлаа хариуллаа. Цөмөрөө асуултын хариултыг хамтдаа харцгаая. Гэхдээ чамлахаар чанга хатах. Ингээд за тийш явъя. Одоо бидэнд ердөө 3 хариулт байгаа юм чи тий. 3 хариулт. Энэ оноог авах юм бол
та бүхэн бол тасархаа тэргүүлж явж байгаа. Очроо. Гэртээ хийхэд Юм индүүт. юм индүүт. Юм индүүт. Энэ одоо юм индүүт дуртай л 100 Монгол хэлтэй байлаа. Яг л Адшгэл хүмүүс байж. Тийм л юм байна. Ингээд баясаа дээр ирж байна. Яа, нэг хүр дэргүүлэх боломж Боломж олгосыг олгож байгаа. баярлалаа. Тэгээд Чи ер нь гэртээ юу их дургүй? Бүгдийг л их дуртай. бүгдийг л их дургүй шүү дээ. Дургүй. Яг манай яг айдлах юм гэрт юм хийж яад энэ зөөлөг. Гэртээ одоо ер нь бол бүгд гэж хэлмээр байгаа. Манай монголчууд манаар нь тэрийг сонгож байгаагүй те. Хамгийн дургүй гэрээ ажил. Аягуугах. Аягуугах. Тэ дими ажил шүү те. Тийм шүү дээ. Аягуугах болддгоо шүү. Бид нэр бол бас санд нэгтэй л хөөх юмд оролцоод байж те. Ингээд аягуугах гэдэг ажил хамгийн дургүй гэрээ ажилд монголчуудад байд юм болоо цөмөр харъя. Мундаг юм аа. Баясаа. Үнэхээр мундаг юм аа. Аягуугах, шал угаах гэдэг бол ихний 33 хүн хариулсан байна, 20 хүн хариулсан байна. За дараагийнх нь явах нь да. Гэрээ ажил, гэрийн хамаг ажлыг манай эзэгтэй нар нугалдаг. Бид бүхэн яхавтай нэг хөлөө өргөж өгдөг те. Хөлөө өргөж өгөө сууж хатал болж л айдаг. Ингээд туяа. Хог шүрдэх. Яг хөлөө өргөдөг ч шүү. Хог шүрдэх. Тоос оруулах, хог шүрдэх. 3 дахь. За дуртай гинэ, дуртай гинэ. Дуртай гэнэ өгш одоо өнгөрсөн. Дуртай гинэ. За, жага дээрээ ирж гин, жага дээрээ ирж гин. Жага маань бол гэртээ бол бүх ажлыг хийдгүү. Ягаад гэвэл халиуна угаасаа бүх юм дуртай. Бүх юмаа гэлзуулсан. Жага чинь зүгээр тэнд Facebook, Instagram ухаал хөвтчихийдэг хүн шүү дээ. Түрүүн жоохон хотлоо ирсэн юм аа. Одоо үндэ хэлье гэж. Ингээд хамгийн дургүй гэрийн ажлыг 100 монголчууд юу гэж хариулсан бол та юу гэж бодож байна? Энэ түрүү баясаг хэлдэг шиг бас нэр бүгдийн их дургуй шүү дээ. Тийм үү. Бүгдийг л хийчмээр тийм. Гэхдээ тоос орчих. Тоос арчих. Таны хамгийн дургүй ажил. Та цөмөр харъя. 100 монголчууд хэрхэн хариулсан бол та? 4. Ер нь ингээ анзаараад тахаар цаашаа биш. Ер нь наагур их амархан хариулдаг юм дээр л байх хэрэгтэй юм байна. Шиг байна. Тэгээд Хамгийн дургүй гэрээ ажлыг 100 монголчууд юу гэж бодсон юм бол? юу юм болоо? Хувцсны шүүгээ цэвэрлэж хувц ирэх юм болоо. Хувцсыг. Барагдаа. Гэж найдаж ин монголчуудаа. Алдсан байгаасаа тий. Тийм бол энэ сайхан оноо та нар руу сап гээл яваад орно шүү дээ. Бурхан буддаа минь. Хувц их. Иргэцээ. Эрхэм мөндөд үзэгчтэй. Би та хэдрүүл хэлж байгаа шүү дээ. Яагаад үзэгчтэй гэж юм та үзээл суугаад байгаа юм шүү дээ. Бурхан буддаа минь дээ. Бурхан минь тантай харилцсан. Оюун бэлэг ихчээ. Тантай би нэг л ярилцсан. Ахиж ярилцъя. Багийнхан түрүүн зөвлөхөд ер нь бол ойлгосон, сонссон, нэг юм дээр шийдэл дээр хүрчээд байгаа гэж би ойлгож байгаа тийм. Ингээд 100 монголчууд юу гэж хариулсан хамгийн чухал. Хамгийн дургүй гэрээ ажил. Зөв. Нэр бүгдээр л дургүй ажлууд байна. Гэтэ нэг юм нь хоол хийх дургүй. Хоол хийх дургүй. Хэмч байсан те бэлээ мэдг гэлдэг шүү. Тэр ямар хоол хийх ямар ч яах вэ? Ямар ч яах вэ? Ямар хоол хийх юм бэ гэж. Тэгээд тавьчихаар энэ ийм хоол идэхгүй. Юу юм бэ гэх тийм. Тэгэхээр хоол хийх юм болов. Тэгэхээр хоол хийх магадгүй шүү. Хоол хийх нэрээ магадгүй юм биш шүү. Орцтой. Орцтой гэж эдний харж байгааг те. Энэ үдэгчтэй. Цөмөрөө хамтдаа хамгийн сүүлийн хариултыг харцгаая. Хоол хийх. Үдэгчтэй боллоо шүү дээ. Оноогоо сап гээд явуулсан. Үдэгчтэй, эрхэм хүндэт үдэгчтэй Star TV-гээр дэлхийн 70 гаруй орнд албан ёсны эрхтэйгээр хүрдэг Family Feud буюу 100 монголчууд энэ асуултанд хэрхэн хариулсан бэ нэвтрүүлгийн 4-р үеийн ялагчаар Тормогод баг маань шалгарлаа. Баяр хүргэе. Бурхан мэдүг над болчих. Энэ хааг дарах нэ. Наатгээ даалгах. Йоо.
Зөө монголчууд хэрхэн энэ асуултанд хариулсан бэ гэдэг нэвтрүүлгийн 5 дугаар үе эхлэхэд бэлэн боллоо. Нийт 2 багада амжилт хүсье. Нэгэн зүйлийг хэлэхэд 5 дугаар үеийн энэ асуултууд нийт авсан оноонуудыг 3-аар үрждэг гэдгийг хэлэхэд таатай. Ер нь бол том боломжийн үе шүү. Ингээд би зочдоо тайзан дээр үрж байна. Илүү чанарыг, илүү хямдар урайтай B-Mart нэвтрүүлгийн ерөнхий ивентчээр ажиллаж байна. Ерөнхий ивент төгч. Байгаль орчин дээлтэй B-Mart. За та хоёр бие биетэйгээ танилцсан уу? Танилцсан. Мэдгүй тий? Би энэ эртний тань. Оо тийм үү. Та яаж танд юм? Хүүхдүүдээрээ дамжаад. Үнэхээр сониучгүй хүн тий. Та юу яаж таних уу? Чамаач тань. За баярлалаа. Хулгайч. Гэрээс чинь хулгайлсан ч харамсахгүй зүйл. 50. Бурхан мэдүг над болчих болчих. Энэ хааг дарах нэ. Ерөөсөө няат гээд даалгадах чинь штэ бурхан минь. Гайг байгаа. Гайг. За. Хулгайч манай гэрт орж ирээд юм аваа гарахад би харамсахгүй байх нь шүү. Тий. Чиний нэг Америкаас авсан хуучин гэрдэг. Тэр чи харамснаа. Харуул юм байна штэ. Галтгаараа ороод хог аваад гарахад би бол харамсахгүй юм биш. Бараг хасгаад өгчих юм шүү те. Тийм. Тэр ямар тэнэг хулгайч вэ? Додоод байхад босд нь бол харамсан шүү дээ. Харамсан шүү дээ. Гэрт хэрэггүй юм гэж бол байхгүй шүү дээ. Бүгд хэрэгтэй. Хог л байж болох юм тийм. Нөө гоё хоёролт. Надад бол гоё таалагдчихэв. Гэтэ цөмөр хамтдаа харъя. 100 монголчууд яаж хариулсан л сонирн байна. Манай авах л чухал тийм үү? Хамтдаа хариултыг харцгаая. Маргад ойлгочтой нэгээр болсон шүү дээ. Тийм үү. За. Энэ багийн хамгийн хил амгүй хүнтэй та бүгдийгээ би уулзуулж байна. ертөнцийн хамгийн хил амгүй мөрөөрөө баясаа гэж ард олондоо алдарсан хүн байна. За. Ингээд таны хариулт. Нилээн удаан өмссөн шивэртэй пүүц юм лөө. Миний бити шивэртэй болтол өмсчил та тэрийгээ. Залж та явуулж та миний найз. Хадгалсан юм чинь дээ. Байгаа да тийм ээ. Байгаа да айлд байдаг да. Байдаг да тий. Байдаг да гэд хоёроо хараад. Бас нэг айлдын бүүз байдаг да. Айлд байдаг да гэд хүүхд рүү гараад байхгүй. Тий хүүхдүүд их бас хэцүү шүү. Хэцүү шүү дээ. Тэр чинь насны онцлог шиг л байхгүй юу? Яг л тийм. Үнэн шүү нүү. Ингээд баясагийн хариултыг сөмөөрөө харъя. Дээр мондөг. Баяр үргэж та бүхэн шүү. Мондөг шүү. Мондөг байна. Ингээд энэ ертөнцийн хамгийн хил амгүй мөрөөрөө манай баясагийн үзэсгэлэнт гэргий туяа маань гэрээс нь юу хулгайлаад аваа явцсан байхад харамсахгүй болоо. Шалны алчуур бас нэг өмхий нөгөө ширээний алчуур гэдэг штеп. Тиймэрхүү алчуур. Ятаасаа байдаг юм маард баг байхад юм айл майл ороход заримдаа ороход байдаг гэсэн юм маард жаа үнэртэй. Үнэр нь мэдрэж байгаа. Тэрийг аваа явчихад харамсахгүй. Гэтэ бидний хулгайч нарыг чи бити ингэж муухай юм. Яхаараа бид нар ингээд нэг хог мог аваад явдаг. Яаж ч толгойтой хулгайч нар гэрээ тийм хулгайч нар. Хог байх боломжтой болохоор тэр байх боломжтой гэж бодчих. Байж болж чинь те. Тэгвэл цөмөрөө хамтдаа 5 дугаар үеийн хариултыг харцгаая. Гэтэ би чамтай дандаа санал нэг. Би та хоёртоо үргэлж санал нэг. Шалны алчуур, ширээний алчуур гэж хэлсэн. Зааж байгаа. Би тааштай. Таа хамаагүй шүү дээ. Тааштай. Алгүй л яг миний зүгээс амьдралыг буудаад явсан те. Ер нь амьдрал дээр буутах нь хамгийн зөв шүү. Зөв. Би ч гэсэн тэгж бодож байна. Гэтэ миний дотор бодлоо шал өөрлөө зүгээр нэвтрүүлгийн хөтлөгчийн зүгээс чамайг дэмжиж байгаа санаад юм. Ингээд хулгайч, гэрээс чинь хулгайлсан ч харамсахгүй зүйл юу вэ? Надад одж байгаа юм 2 3 байна л да. Яг эхнээс нь тэгэл найзтай хийдэл зүгээрээс. За хөөе. Чи амьдрал дээр бүр ингэдэг шүү. Анх нөгөө халиуныг найрахад халиунаа юу бодроо юу гэж ингэж бүр ингэж нэг боо юм болоогүй чи санаж байна уу чи? За шалны мод. Шалны мод. Гэрээс сулгаалсан ч харамсна. За яг шалны мод. Маа найз айгу варианттай. Араас тэр шүүр байна баа гэж байна те. Шалны мод гэсэн хариултыг хэллээ.
Ингээд цөмөрөө хамтдаа шалгая. Хай. Гүү би зүгээр ингээл ингэсэн. Халуна. Ер нь гимнастикийн урлаг хэцүү бах гэж би бодож байна. Та хэдэн жил хичээлсэн бэ? Би өөрөө хичээлэхтэй болохоор цөөхөн жил хичээлсэн. Ер нь 7 жил хичээлсэн. Хулгайсан зүйлийн хариулт. Айлт нэг эвдэрхий хэмхэрхий юмнууд байдаг шүү дээ. Эвдэрхий зүйлүүд. Тийм. Бүр ингээд ашиглалтнаас гарцсан гэсэн. Танад ер нь эвдэрхий юм юу вэ? Эвдэрхий байхгүй шүү дээ. Таны хариулт эвдэрхий тавилга. Гүц тэр хулгайч чад. Эвдэрхий биш нэг шалгаад үзэж болдгоо юм байна. Тийм ээ гэнэ үү? Эвдэрхий тавилга гэдэг хариултыг хэллээ. Ингээд 5 дугаар үеийн хариултыг харцгаая. Болж шүү. Одоо бидэнд ердөө 2 хариулт үлдлээ. Үнэхээр гайхалтай явж гин очроо энэ сайхан оноонууд чинь 3 үржигднэдийг очроо битгий мартаарай. Дайсанд булаалгахыг. Дайсан ч гэжтэй өрсөлдөгч баг маань ийм сайхан бүсгүүчүүд байгаа шүү дээ, ойлгож байгаа тийм. Нөгөө Сан Франциско Хулгайч орж ирээд юм аваад гарахад хоол хүнс юм болов гэж бас бодох юм. Ивэ чааваас аваа гараал үз. Харамсаа яах вэ? Ядарсан амтан байна да. Хөрч онгоолгоод хоол хүнс аваад гарах. Миний задлаад балгаа тавьсан байсан кола аваа гарч тэ чааваас гэв. Тийм байна. Муудцоо. Тэгэхээр бас үгүй яах вэ? Тэрний өдөөс харамсаад яах вэ гээл. За бас байж болох юм шүү. 5 дугаар үеийн асуултын хариултыг хамтдаа харцгаая. Оноо бол нилээ явж чинь биднэрт ганцхан хариулт үлдлээ баясаа. Гэтэ ер нь бол хулгайч хар мөртөө гэж гэрээс хог аваа гарсан ч бид уурж өгнө. Хаалганыхаа кодыг дорн солино. Шинэ гой хаалга авч тавина. Лам авчирч ном уншуулна. Бөө авчирна. Бөө шашин шидэгтэй те. Иесус Христийн сүмээ авчирна. Бишээ. Ламаа авчирна. Ингээд баясагийн хариултыг зүмөр хамтдаа сонсъё. Хуучин утас, эвдэрч утас. Бид нөгөө ингээ утасаа солиод хуучин утас. За байж болох юм дэж байгаа. Байж болох юм да. Тийм минь нэ за. Ингээд цөмөрөө 5 дугаар үеийн асуултын хариултыг хамтдаа харцгаая. За хто. Залуусаа. Би тантай ярьж болох уу? Өнөрөө хоёлаа чи нөгөө тэ нөгөө танаа дүү чин секс коуч үстэй тэ. Дүүгөөсөө зөвлөгөө мөвлөгөө янзын аавны Хоо штэ. Зөв. Хүний л амьдрал хоёр. Тий, амьдрал баялаг штэ. Хамгийн гол зүйл нь хүний амьдралд секс бол асар том орон зайг эзэлдэг болов уу гэж би боддоо штэ. Секс коучийн тэндээс дортой толгой тохиж байгааг таны хариулт. Ном. Бичиг хэрэг. Ном, бичиг хэрэг. Аха. Номын хулгайг бүгд хулгайч өчтэй гэх юм те. Номын хулгайд бүгд тооцдог. Номын хулгайг хулгайд бүгд тооц те. Ном хуульж барих юм бол хойд наснда могоо олж төрнөж гэж байдаг тийм үү? Ном аваад гацсан бол хаалгыг эвдлээд порчкоор нь ороод ном аваа гарч яваа тэр номон завсрал нэг юм нуужтай те. Банкны хайрцагны төлхөр байсан болоо даа гэж бодох юм да. Ингээд асуултын хариултыг хамтдаа харъя. Ном. Бичиг хэрэг. Хожицсон уу? Хожицлоо. Ингээд цөмөрөө эхлээд хариултыг харъя. За. Хинч таахгүй хариулт. Хатан юм. Хинцээч хариулт. Яг тэгвэл зургатаар үзэж байгаа хүмүүс бүгдөө хин нэгний гомдохыг хүсэхгүй. Хариулахгүй байсан байхгүй юу? Тийм шүү дээ. Насны юм Хулгайд бол харамсахгүй юу? Одоо манай камерууд ингээд бүгд ингээд хатандаа толгож байгаа хүргэн бэрүүдийг та бүхэн харж байна. Хатан ээжийн яруу алдар Мэдээж олон нийтийн мэдээллийн хэрэгсээр тэгж хариулахгүй л бах те. Гэхдээ зөвхөн түрүүн дахин давтан хэлэхэд хөгжилтэй болохгүй зөвхөн дугуулаад өгсөн байж магадгүй гэж хэлж байна. Ингээд цөмөрөө энэ үед бүлтгрүүд баг маань хэдэн оноо авсныг харцгаая. 478. Урт их үн баг Sky Media
нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Ивент төгч. Хурдих Үнбаг Sky Media. Монгол улс дэлхийн топ The Bank of New York Mellon банкнд ностро дансаа нээж байна. Ингэснээр дэлхийн 100 улс руу $10 гадаад шилжүүлэг илүү хямд хурдан хийгддэг боллоо. Худалдаа хөгжлийн банк. Имар One Stop Shopping. Хуримтлал бол хөдөлмөр. Харилцагчтай хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100 мянган төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. Төлбөр ямар өндөр гараад байна? Хэрэгснээсээ илүү төлсөөр байх уу? Үнбаг хурдих Sky Media. Sky Media-гийн шинэ хэрэглэгч болоод Таиланд руу хосоор аялах болон ухаалаг зурагтын эзэн болоорой. Захиалга өгөх дугаар 7676 9000. Имар One Stop Shopping. Монгол улс дэлхийн топ The Bank of New York Mellon банкнд ностро дансаа нээж байна. Ингэснээр дэлхийн 100 улс руу $10 гадаад шилжүүлэг илүү хямд хурдан хийгддэг боллоо. Худалдаа хөгжлийн банк. Имар One Stop Shopping. Хуримтлал бол хөдөлмөр. Харилцагчтай хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100 мянган төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. Имар One Stop Shopping. Байна уу? Захирлаа энэ гацаад болдгүй. Интернет чинь гацаад байна уу? Гацалт баяртай. Sky Media. Sky Media-гийн шинэ хэрэглэгч болоод Таиланд руу хосоор аялах болон ухаалаг зурагтын эзэн болоорой. Захиалга өгөх дугаар 7676 9000. Монгол улс дэлхийн топ The Bank of New York Mellon банкнд ностро дансаа нээж байна. Ингэснээр дэлхийн 100 улс руу $10 гадаад шилжүүлэг илүү хямд хурдан хийгддэг боллоо. Худалдаа хөгжлийн банк. Имар One Stop Shopping. Хуримтлал бол хөдөлмөр. Харилцагчтай хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100 мянган төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. Имар One Stop Shopping. Fast money. Бигтэй англи үгийг тэр болгон хэрэглэх нэг дуртай биш байт юм аа. Хурдан гүддэг мөнгө ч юм уу, хурдан гүйдэг мөнгө ч юм уу, те. Үржигддэг мөнгө ч юм уу, тэгээд цөмөрөө тайлбарлаад хэлчихэн зүйтэй байх бол гэж бодож байна. Басаа билээ. Би билээ. Анхаар шөнийн тэнгэр хүмүүсийн хамгийн хийдэг түргэн хоол. Пицца. 7 хоногийн хамгийн дуртай өдрөө нэрлэл. Хагасан. Эмэгтэй хүн орохороо гарч ирэхээр мартах газар. Дэлгүр. Энийхэд тохиромжгүй газар. Оршуулга. Ямар ч хэлсэн 5 асуултанд хариуллаа. За ингээд энэ асуултыг 100 монголчуудаас асуусан. Хойлоо харъя. Та бол шөнийн гэдэг дээр тэнгэр гэсэн. 100 монголчууд юу гэж хариулсныг хойлоо хамтдаа асуултын хариултыг хараад явцгаая. За. Шөнийн тэнгэр. Тэнгэр зүйтэй байна. Тэнгэр зүг. Хэдэн монголчууд тарин тэнгэр гэж хариулсан юм бол харъя. 28. Yes. Хүмүүсийн хамгийн хийдэг түргэн хоол пицца. Энд дээр би сандагцсан тий. Пицца. Бол нуушш. Тэгээ ууг нь бүүргэрэлтэй. За пицца 14 жирөө болж. Ой 7 хоногийн хамгийн дуртай өдөр 100 монголчууд юу гэж хариулсан юм бол 5 дахыг хэлнэ. Айгуу тэр яг бэм гэсэн. 100 монголчууд 28. За болж. За. Эмэгтэй хүн орохороо гарч ирэхээ мартдаг газар. За энэ бол хамгийн өндөр ам тий. Дэлгүүр үү тий. За дэлгүүр.
Инээхэд тохиромжгүй газар. Энэ бас Энэ хамгийн өндөр оноо. Оршуулга. За энэ бараг Тэ 10 жилд ийм ажил явдал дээр очиод бөөнөр очихоор яг инээ түрээд идэг гэсэн тий. Тэгдэг байсан. Хоорондоо инээдэг. Тэгэл ингээд суугаад яа тэгдэг байсан бол одоо бодод олногүй. Ямар ч байсан 100 монголчууд эдгээр асуултууд ингэж хариулсан байна. За би танай үзсэн гэргийг дуудана. За та хоёр солигдохоор болжээ. За. Яасан чи бетонны 3 дугаар симфонио сонсоод зогсон уу? Тэглээ. Нойр үрсэн үү? Үгүй. За наашаа арчлаа хууж штэ. Цаг явлаа. Шөнийн Тэнгэр. өөр Гэрэл. гэрэл хүмүүсийн хамгийн хиддэг түргөө ол. Бүргэр. 7 хоногийн хамгийн дуртай өдрөө нэрлэл. 5 дахь өдөр. Эмэгтэй хүн орохороо гарч ирэхээ мартах газар. Дэлгүүр. Өөр Гоо сайхан. инээхэд тохиромжгүй газар. Оршуулга. Оршуулга. Өөр Хурал. баярлалаа. Ер нь л асуудал маш амархан байсан баг. Яг тэгвэл бид нар бас мөнгөө та нарт өгчмөр л шүү дээ, тий. Энэ оролцож байгаа энэ цаг зав чиг хүндлээд таны хань нийт 159 оноо гарсан байгаа юм байна. Одоо таны хариултыг зөмөр харна. Гэтэ хоёлаа давхар явъя, тий. Шөнийн та юу гэлээ? Гэрэл гэсэн. Шөнийн гэрэл. Гэрэл хэдэн монголчууд хариулсан юм болоо гэрэл гэж. Хариулаагүй юм байна. Оо. Шөнийн гэрэл гэж хэн ч хэлээгүй. Хүмүүсийн хамгийн их иддэг түргэн хоол. Бүргэр. Гоч нэлээ өндөр оноо авлаа. За 5 дахь өдөр дургүй хүн бай. 7 хоногийн хамгийн дуртай өдрөө нэрлэнэ үү гэсэн байна. 100 монголчууд юу гэж хариулсан юм бол? Басах 50. 5 сая төгрөгийн эзэн боллоо. Бүтүүрэг. Иргэн мөндөд үзэгчдээ дэлхийн 70 гаруй орнд 40 гаруй жилийн турш үргэлжлэн явагдаж байгаа Family Feud буюу 100 монголчууд энэ асуултанд хэрхэн хариулсан бэ? Нэвтрүүлэг үүгээр өндөрж анхаарлаа хандуулсан. Та бүхэндээ маш их баярлалаа.